За weekly вебинараа эхлүүлье. За индексүүд бол хэвээрээ таамаг ойлж байх уу? US30. US30 дээр бол индекс дээр сэл гэхэр байвал US30 дээр сэл хийж болж байна. Энэ дээр за ингэж нэг орж болохын даанч тэгээд risk reward нь утгагүй болчих юм л та. Ингээд энэ индексүүд дээр бол байхгүй алтан дээр бол эндээс уг нь ханшуур өсөх шанстай харагдаад байгаа. Гэтэ орох нөхцөл бол бүрдэх байна. Эндээс энэ оройгсдэд ингээд дэш явуул ингээд энэ оройг сэтэлчиж дэш өсөх шанс харагдана гэсэн. Хэрвээ өсгүйгээр энэ ингээд унаад ороод ирэх юм бол энэ дэйлигийн энэ импульс ороод ирнэ гэсэн үг. Тэнгууд 4 цагаараа харж агаад энэ ороолоо сэтгүүлээд 2 импульс орж ирээд 2 тоос нь жижиг 4 цагийн жижиг сэлдэж болно. Одоохондоо ямарч алтан дээр бол арилж байхгүй хүлээцтэй харж байна. Мөнгөөр нөхцөлтийг барих гэж оролцсон. Тэгээд 1 цагаараа энэ оройгоо сэтлээд pullback дээрээс нь орсон. Энэ stop loss авсан. Ийм хүн бол байна. Гэхдээ мөнгө бол шууд доошоо иргэцэн гэсэн үг бас биш. Энэ ёроолыг кэнселж хаагдаагүй. Тэгэхээр ер нь бол өсчих шанс бас байгаа гэсэн үг. Яг алттайгаа адилхан ер нь алттай. Мөнгө бол ингэж иж энэ орой сэтэлж дээш өсөх шанс нь харагдана гэсэн үг. Еврост дээр энэ дээр нэг арилжаанд орсон. Өнгөрсөн 7 оны нэгтгэд. За эндээс risk entry хийгээд энэ бол зураас нь болохоор break even гэсэн. За энэ дээр break even зохиулсан. За эндээс ямар ч алдагдал байхгүй татгад. Энэ дээр одоо еврост яаж авъя гэхээр энэ бол range-д орсон харагдаж байгаа. Энэ бол өсөх шанс бол байсаар байгаа гэсэн үг. Энийг ингэж доошоо орж иж дийлигийн энэ орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр евро ер нь бол айгуу сулаа. Фанд дээр болохоор энд нэг арилжаанд орсон. Фанд болохоор баг энэ оройг инжтрүүлээд pullback-ээс нь ороод нэгийг харьцах нь 2.1-тэй. Фанд дээр нэг тип явсан. Дараагийн арилжааг эндээс ингээ хүлээж исэн. Гэтэ энэ week татаад буцаад орж ирсэн. 30 минут дээр ч гэсэн. За 15 минутын нэрэлээ ингээд хаагдсан. Гэхдээ цагийн томруулаад фильтрт юм бол энэ нь бол өсөд явчих шанс бол байна. Гэхдээ эндээс бол ингээд арилжаад орохгүй. USD yen дээр нэг арилжааны нөхцөл бүрдсэн. Уналт орж ирэх тохиогоо өгсөн. За энэ ловыг энэ хөдөлгөөнөөр эхний хөдөлгөөнөөр орж ирсэн. За эхний хөдөлгөөн учраас заавал баталгаа авчиж арилжаанд орно. Тиймээс энэ ёроолыг энд 4 цагаараа ивдэж хаагдсан. Тэгээд эндээс орсон. 5 дахьд орсон. 7 сарын 10-нд. За одоо бол алтгалтай явж байна. За унаад ороод ирчих шанс бол байгаа. Ингээ унаад ороод ирэх юм бол нэг хэсэгтээ USD энэ дэр жижиг 4 цагийн уналтын хөдөлгөөнүүдийг
барихын тулд арилжаанд орно гэсэн жижиг зэрэг 4 цагийн тренд уналтаа. За yen, pound yen эсрэгээр өсөлттэй байгаа. Паундод өсөж евро байхгүй. Швейцар yen дээр нэг юм арилжаанд орсон. Гэхдээ энэ дээр нэг энэ бол ингээд ороод ирчих магадaltaй байгаад байгаа. Гэхдээ энэ ловыг сэтгүүлээд pullback гэсэн эндээс орсон. Тэгээд энэ хэд тэгвэл 5 дахад өглөө нэгдэхдээ эндээс Австрали нэгдэд спред нь тэлээд спред тэлэлтээс энэ дээр ингээд нэг алдагдал хүлээсэн. Жонцгүй болсон. Гэхдээ иймэрхүү бол байж лээдэг. Тий, одоо ингээд байсан бол энэ арилжааг брейк-ивний энд тавих гэжээ. Тэгээ харж байгаад энийг баг энийг бол юм ингээл баг харж байгаад баг хаах тал руугаа орохоор л хартчих. Унах ямар ч юу болцсон мөн тэгвэл. Евро Ауди дээр энэ ерөөсөө хөдөлгөөнийг барьж авч чадаагүй еврогийн хөдөлгөөнийг. Уналттай байгаа. За одоо эндээс өсөлтийн шанс энийг дээшээ эсэлчиж эндээс өсөлт гарна уу гэхээс ер нь бол тренд бол эндээс энэ орж ирээд daily-гийн сүүлийн өссөн энэ гоё өсөлт тренд нь эргэж явах магадaltaй. За энийг харна Audi ажил. Pound Audi. За эндээс бол орж чадаагүй хүлээжсэн. Pound нь бол эсэргээрээ байгаа pound өчрөхөг болохоор за энэ хоёр бол ажиглана. USD cut тренд шуунсан. За ингээд ороод ирэх юм бол селдиа гэсэн хүлээлттэйсэн. Одоо амжуул ингээд ороод ирсэн байна. Энэ трендийг энэ ловыг инжтерсэн учраас хамгийн ихний хөдөлгөөн. Тэгэхээр заавал pullback дээр нь баталгаа авч арилжаанд орно. За одоо хүлээлттэй. USD cut, euro cut, pound cut дээр нэг ийм арилжаанд орсон. Бас ихний хөдөлгөөн гэсэн үг. 4 цагаараа доош ирнэ гэдгээ хэлсэн. Энэ ловыг энэ зэтлээд pullback-аас нь орсон. Тэгээд 1.6-тай ийм арилж болсон. Одоо pound cut дээр дараагийн сэлэ хүлээнэ. Доллар швейцар дээр нэг брейк юм зөвхөлсөн. 4 цагаараа нэг 2 ороод ирсэн pullback ингээ 3 дахь өргөжлөх магадлал өндөр байдаг учраас энэ дэр бол яг хүнсэн арилжааны нөхцөл бүрдэж байгаа. Тэгээд нэг цагаараа оруулаад энэ ловыг сэтлээд pullback-аас нь орсон. Тэгээ энэ дээр брейк юм зөвхөлж байгаа юм. Нэг юм брейк-ивнээр алдагдaltaй арилжаанд орсон. За одоо энэ дээр юу хийж байгаа вэ гэхээр daily-ийн тренд нь эргэжсэн. Daily нэрхсэн. Daily-ийн pullback. За эндээс бол нэг уналт орж ирэх магадaltaй харагдаж байна. 1 2 3. За ингээд дэшээ тренд цэвэрхэн ирэх юм бол эндээс USD Швейцар франкийн арилжаанд бол buy хааж болно. Харин заавал баталгаа авч орно энэ арилжаанд бол. За энэ pound Швейцар байхгүй. Euro NZD дээр ганц гоё арилжаа барьж авсан. Эндээс болохоор risk entry хийсэн. 1 2 ороод ирсэн. Энэ хөлбөмбөгийг харж агаад
жижиг рүү оруулсан. Эндээс бол 30 метр оруулж. Тэгээд эндээс энэ ловыг сэтгүүлнэ гэх юм бол нэлийн том стоп лостой орчих учраас энийг бол ингээ харж аваад энэ хөдөлгөөнийг бол харж аваад риск энтри орсон. Яг риск энтри орох нөхцөл бүрдсэн гэж үзээд орсон. За эндээс нэг 2-ыг хэрцгэн нэгтэй шууд тип явсан. Нэлийн өвчтэй уналт орж ирсэн. За энэ дээр бол дейлигийн заавал энэ 4 цаг нь замын сүүлийн оройн энэ дээр байгаа. Гэхдээ энэ хөдөлгөөн нь өөрөө фильтр дүүдэг хөдөлгөөн учраас заавал том цагаар нь фильтрдээд нэг юм хөдөлгөөн ороод ирж байгаа. Тэгэд одоо заавал дейлигээр ийм томоохон хөдөлгөөн үсгэж яагаад энэ дээр Byte-наа евро NZD, pound NZD хоёул адилхан байгаа. Эндээс бол pound NZD дээр бол энэ дээр нэг хамгийн боломжтой NZD дээр арилжаанд орно гэвэл энэ дээр ингэж орж байна. Эндээс ийм хөдөлгөөн. За энэ дээр юм л одоо дандаа хүлээх нөхцлөд бүрдсэн байна да. Евро дээр евро байхгүй, Сингапур байхгүй. За биткойн дээр заавал энэ энд ороод сэтгэлсэн байна. За биткойны лоб бол энд байгаа. Эндээс энэ хөдөлгөөн ороод ирэх магадaltaй уналт. За энэ хөдөлгөөн орохын тулд заавал эндээс доош ороод pullback. Ингүүл сэлдэж болно. Би гэхдээ биткойн дээр бол арилжаад орохгүй. Яагаад гэвэл энэ нөрөө дейлигээр энэ ловоо сэтгэж чадаагүй. Хоёрт weekly-ийн лов дээр ханширч гисэн байгаа. Weekly-гээр тэгээд бас сэтгэж чадаагүй. Ингээд weekly-гээр эндээс ингээд хөдөлгөөн ороод ирэх юм бол биткойн үнэхээр айтайхан болох гэдэг. Гэхдээ яг одоохонд бол ажиглалчлаа. Том цагийн тренд нь илүү тодорхойлж байна. Эthereum бол адилхан байгаа. Эthereum бол бүр энэ оройгоо сэтгэлж штт. Эthereum дээр одоо яг Byte нарыг Ethereum-оор Byte бол илүү зүгээр харагдаж байна. Ойл дээр энэ дээр нэг Byte жишээ авсан байгаа. 4 цаг эндээс дэшээ сэтгэлээд ороод ирсэн. Тэгэд нэг цагаа харж агаад нэг цагийн оройн энэ энийг өглөө сэтгэлээд хаагтсан 4 цагаараа. За тэгээ pullback-аас нь орсон. 2-ыг 2.4-тэй нэг тип явсан. За одоо энэ ойл дээр бол pullback хүлээж аваад buy талруу харж болно. Нэг зэрэг ороод уналт орж ирэх нөхцөл 15-ын лоунд байна. Дандаа виктэй хаагдсан. Гэхдээ дэше өсөх моментум харагдахгүй байна. Эндээс ингээ ороод ирвэл харж аваад buy тал руу орно. За ингээд дуусгая.